Сангийн сайд Хүрлбаатар маань Монгол улсын нийт гадаад өр гэдэг сэдвээр ярьсан. Яг өнөөдөр бол Монгол улсын нийт гадаад өр бол 2019 оны байдлаар энэ манай нийт өр бол 29.7. 29.7 тэрбум Америк доллараас бол засгийн газарт оногдож байгаа. Засгийн газар хариуцж төлөх өр бол 7.2 тэрбум Америк доллар. Монгол улсын нийт гадаадд төлөх өр гэж ярьж байгаа 29.7 тэрбум Америк доллар дотор бол Монгол улсын засгийн газрын үе үеийн засгийн газруудын цаашдын засгийн газрын хариуцж төлөх ёстой өр бол 24% эзэлж байгаа. Бусад өрийг бол тэр аж ахуй нэгж банкуд төлөх ёстой юм өр байна. Манай засгийн газар намайг одоо ажилд авах үед бол 2 тэрбум Америк доллар өртөө байсан. Энэ дээр бид нар 1.5 Чингис бонд аваад өнөөдрийн байдлаар Монгол улсын засгийн газрын зөвхөн засгийн газрын өр бол 7.2 тэрбум болчиход байгаа. Хүрлбаатар сайд болоод хөрөлсөх сайдаас асуугаад олон нийтэд нэг зүйлийг тайлбарлаач гэж байгаа. 1.5 тэрбум Америк доллараар бид нар нэлээд бүтээн байгуулалт хийсэн. Тэгэхээр 3.7 тэрбум Америк доллар энэ 15 оноос хойш авагдсан энэ доллараар юу хийсэн бэ гэдэг энэ асуултанд хариулах хэрэгтэй. 16 оноос хойш нэмж авсан 3.7 тэрбум Америк доллараар юу хийснийг одоо Хүрлбаатар сайд олон нийтэд тайлгнах хэрэгтэй. Би дахиад нэг юм хэлье. Хүрлбаатар нэг юм худал хэлээд байгаа. Хэрвээ өр төлөөд байдаг юм бол энэ Алтан уягийн хүлээлгэж өгсөн үеийн 3.5 тэрбум Америк доллар өнөөдөр багассан байх. Тэгтэл 3.5 чинь 7.2 болоо нэмэгдчихэд байгаа юм шиг.